안녕하세요. 간사 난설마입니다. За дахиад уулзсандаа баяртай. За ингээ бүгдөө 3 дугаар хичээлд орцгоё. За 3 дугаар хичээл дээр бид нар юу үзэх вэ? За 3 дугаар хичээл дээр нь багш нь вичи сальманаги буюу байрлал заах одоо тийм дүрмүүдийг дээрэс нь оноос нь ирүүдийг шинэ юмнуудыг бүгдөө ингэ авчирсан ба. За ингээ бүгдөө байрлал заасан шинэ юмнуудтэйгээ дүрмтэйгээ бүгдэнтэй танилццгаая. За вичи сальманаги. За нэг ясандаа бид нар байрлал заасан үг гэдэг нэр үгний араас авна гэсэн үг. За нэр үгний араас авахдаа хэд утга санаа агуулж идэг. Энд байгаа гэдэг одоо нөхцөл маань бидний нөгөө өмнө үзсэн хамаатуулгын диалгад гэдэг нөхцлээс шүү дээ. Тэрнээс шал ондоо байрлал зааж байгаа гэсэн үг. Тэгтээ дуудлага нь хоёлаа ижилхэн зурлах нь шал ондоо. Тийм үү? Нөгөөт нь юу вэ? Шал ондоор зурсан өмнө хичээлээ үзэх нь тийм ээ. За тэгэхээр юу вэ? Байрлал заасан нэр үг дээр залгахдаа дэте гэдэг одоо юу вэ? Утга санааг илэрхийлнэ. Хоёр дахь утга нь болохоор юун дээр гарч ирдэг вэ гэхээр цаг хугацааны байршил заагаа авчдаг байгаа. Өдөр орой юу гэх шиг шууд цаг хугацааны байршил заагаад явцдаг. Энэ бас тохиолдол маань тэр тохиолдолдоо да гэдэг юу вэ? Утгыг агуулж авчдаг байна. За ингээд бид нар өөх оршихын тиалгал дэте гэдэг өнөөдөр үзцгээе. За өөх оршихын дэте маань нэг ясандаа бид нар ингэж ойлгож байна. Хоёр янзаар бид нар ойлгоно гэсэн шүү дээ. Сая хоёр утга байсан учраас. За тэгэхээр нэг өнөөдрийн хичээл дээр багш нь ерөнхийдөө өөх оршихын дэтэг ярих болно. Дараагийн хичээл дээр цаг хугацаан дээр заасан одоо юу вэ? Цаг хугацаан дээр заасан байрлал заасан одоо энэ утга маань ихэвчлэн дандаа үйл өгтэй хамтарч өгүүлбэрт орж ирдэг учраас үйл үг үзэх хичээл дээр энэ хичээлийг энэ одоо ийг багш нь авчираад тэр үед нь дахин тайлбарлаж та бүхэн заах болно. Гэхдээ ерөнхийдөө утга нь тэр үед орж ирж байгаа утга нь ерөнхийдөө даа дүр байд юм байна гэдгийг та бүхэн ойлгож авах болно гэсэн. За ингээд төр энийг ингээд бид нар багш нь орхиод эхлээд өнөөдрийн хичээл дээр ерөөсөө өөх оршихын тиалгал дэте гэдгээр нь та бүхэн ойлгоход болно гэсэн үг. За харъя. 교실에 무엇이 있습니까? 교실에 무엇이 있습니까? 교실 гэдэг маань анги шүү дээ. За тэгэхээр ангит гэдэг хэлбэр болно гэсэн үг. ангит юу вэ? 무엇이 있습니까? 무엇? юу гэсэн үг тийм үү? юу 있다 гэдэг хэлбэр маань байна уу гэж байна. За тэгэхээр энэ хичээлийг итта гэдэг хувилбарыг багш нь дараагийнхан слайд дээр үзүүлээд өнөөдөр ерөөхдөө бүх одоо тархинд нь одоо эргэлдэж байгаа бид нар энэ байршил зааж байгаа юугийн эзэс зааж байгаа юмнууд дээр бүгднгийнхээ одоо юугийн асуудлыг шийднэ гэсэн үг. За тэгэхээр харцгаая. итта буюу юу вэ? байна вэ гэж асууж байна гэсэн үг тийм. Тэгэхээр 교실에 무엇이 있습니까? 교실에 책상이 있습니다. гэх юм тийм үү. За 책상 ширээ. За окей ингээд ерөөхдөө ангид юу байна вэ? Ангид ширээ байна. Тэгэхээр дахиад юу байна? Бүгднийг бид багш нь тоочж болно гэсэн. За харъя доотлынх нь. 교실에 질판이 있습니까? багш нэг юм шууд заагаад 질판이 있습니까? нэгсэндээ юу вэ? самбар байна уу гэж асууж байгааз шууд оноогоод асууж болж байна гэсэн. За тэр тохиолдолд юу гэж хэлхий? 네, 팀에 교실에 질판이 있습니다. гэж хариулна гэсэн. Тэгэхээр юу вэ? 칠판 гэдэг зүйл маань ангид байна гэдгийг асууж байна. Шууд оноогоод асууж байна гэж бас ойлгож болох юм байна. Ийм тохиолдолд энэ хоёр тохиолдолд ерөөхдөө яах нь харилцан яриан дээр орж ирдэг өөх оршихын дэте гэж та бүхэн ойлгож болох юм байна. За дараагийн хэсгийг харъя да. Одоо нөгөө нэг бид нар юу вэ? 있다, 없다 гэдэг хэсгүүд байсан шүү дээ. Сая бид нар дандаа 있습니까, 있습니다 гэж ярьсан бол одоо 없습니까 гэж бас яах нь асууж болох нэ гэсэн. За энэ нэгэсэндээ юу гэхээр урдаа нэр үгэн дээрээс и가 авахдаа тийм зүйл байна байхгүй тоочно гэсэн. Одоо тэгэхээр бид нар ямар нэгэн байршил дээр орж ирэхдээ юу вэ? Байршил зааж байгаа ямар нэгэн хэрэгтэй зүйлийг бид нар тодруулах үед ашиглаж яриул хэлэх зүгээр байна гэсэн. Одоо харъя да. и가 있다 нөгөө нэг их шиг гэвлэгчийн байр мөн биз энийг бол байнгын та бүхэн санаж авч явж явах хэрэгтэй болно гэсэн үг шүү. Энэ дээр ерөөсө тол хоёр гэж болохгүй. За доошоо орож ирье. 방에 өрөө болох нь тийм ээ? өрөө. За 방에 өрөөнд окей автомат 뭐가 있습니까? Энд орж ирж байгаа moo гэдэг үг маань 무엇 гэдэг үгний товчилсон хувилбар байх нь. За тэгэхээр юу вэ? Ижилх нь 뭐가 гэж бас оруулж болдог байх нэ. Тэгэхээр ижилх нь юу байна вэ гэж асуугаад байгаа юм байна шүү дээ. гэж ойлгож болох нэ гэсэн. За тэгсэн чи юу вэ? 방에 침대가 있습니다. гэж болоо.
юу вэ? 침대 or гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр 방에 침대가 있습니다. өрөөнд or байна. 자, 다르게 방에 무엇이 있습니까? 방에 무엇이 있습니까? өрөөнд юу байна вэ? 자, тэгсэн чинь 방에 소파가 있습니다. 소파 보이등 тийм үү? За, 소파 보이등 있습니다. гэх. За, асуугаад хариулдаг бас хувилбар байж болно гэсэн үг. Тэгэхээр тийм байгаа үгүй байхгүй гэх шигээр яах нь ярьж бас болно гэсэн. За, тэр тохиолдолд бид нэр яв ярих вэ? 교실에 책상이 있습니까? 교실에 책상이 있습니까? 네, 교실에 책상이 있습니다. 오케이. 아니요, 교실에 책상이 없습니다. 교실에 책상이 없습니다. гэж бас ярина гэж ойлгох нь тийм ээ. За тэгэхээр бид нэр байна. Тийм байна. Нөгөөх нь үгүй байхгүй байна гэж хоёр янзаар ярьж болох нэ гэсэн. Багшийн нүдний урд урагсарч ирээд. За тэгвэл байна байхгүйгээ хоёр янзаар ярьсан шүү дээ. За тэгвэл байна байхгүйгээ хоёр янзаар ярьсан чинь энэ дээр юу гэж орж ирж байна? Нөгөө нэг бидний нөгөө байлал заасан орж ирж байна гэсэн. За тэгэхээр тэрний тодорхойлт нь юу байх нь вэ? Хүн юмс үзэгдлийн орон байрыг заасан тийм ялгал байх нэ. Гэдэг нөхцөл маань ерөнхийдөө юу вэ? Айгүй тийм аятайхан байгааз тэгэхээр амар олон дахин бид нар энийг хид хідэн хувилбараар ашиглах бас боломжтой байгаа гэдгийг та бүхэн анхаарах нь. Гэдэг үг маань ерөнхийдөө солонгос хэлний дүрмүүдийн бас нэг том маш олон тохиолдлууд дээр орж ирдэг ийм дүрмүүдийн нэг шүү. За байшин заах үедээ бид нар ерөнхийдөө ярина гэсэн. За утга санаа нь ерөнхийдөө тэнд байгаа гэж бас яригдана гэсэн үг тийм. Тэгэхээр за одоо хэдүүлээ хувирлтыг харъя да. 학생 어쨌든 сурагч гэсэн үг тийм. 학생이 교실에 있습니다. 학생이 교실에 없습니다. хоёлаа болж байна. 있습니다, 없습니다. 어쨌든 ангид байна, 어쨌든 ангид байхгүй байна. хоёлаа болно гэсэн үг. За дараагийнх нь 선생님이 강의실에 있습니다. 강의실 юу вэ? Хичээлийн танхим байх нь тийм үү? За, ижилхэн 교실 гэдэгтэй чи яах нь? Төсдөг байх нэ гэж ойлгох нь. 강의실, лекцийн танхимч гэх юм уу? Тэгж ойлгох нь. За, тэгсэн чинь 선생님이 강의실에 없습니다. хоёр тохиолдол хоёлаа болно тийм ээ. За, 이사가 병원에 있습니다. 이사가 병원에 없습니다. хоёлаа болно. 자, 공무원이 회의실에 있습니다. 공무원이 회의실에 없습니다. Энэ хоёр тохиолдол. За, 공무원 гэдэг хэлбэр маань юу вэ? Төрийн аль багч шүү дээ. 회의실 түрүүний слайд юу вэ? Хурлын танхим. За, юу вэ? Шалгаад байгаа шүү. За, тэгэхээр яах нь? Сайн цаашлах юм. За, 회사원이 컴퍼니 아члан 회사원이 회사에 있습니다. 회사, 컴퍼니. 컴퍼니 아члан 컴퍼니 байна. 자, 컴퍼니 아члан 컴퍼니 байхгүй байна. 회사원이 회사에 없습니다. гэдэг хувилбарууд ахна тийм ээ. За, энэ тохиолдолд бид нэр асууж бас болдог ахна. За, асуусан тохиолдол нь юу вэ гэхээр 학생이 교실에 있습니까? 있습니까? гэсэн чи асуусан. 학생이 교실에 없습니다. Хин нэг нь ангид сурагч байна уу? Асуусан чинь юу вэ? Ангид сурагч байхгүй гэж бас яах нь хариулж болно гэсэн үг байна. За, дараагийнх нь харъя. 선생님이 강의실에 있습니까? 선생님이 강의실에 없습니다. байж болно гэж. За, энэ дээр би асууж байхад дандаа би 없습니다 гэж хариулах нь уу? Үгүйгээр бид нар юу вэ? Энэний урд нь нөгөөнийг хариулахдаа бид нар юу орж ирэх ёстой вэ? 없습니다 байгаа юм чинь 아니요, тийм ээ? 아니요. Тэгээд өөр юу байгаа илээ? 네 гэдэг хоёр хувилбар байгаа шүү дээ. 아니요, 네 гэдэг хоёр хувилбар. За, энэ хоёр тохиолдолд. За, багшийн бүгдээрэн дээр нь 있습니까 гэж асуусан тохиолдолд 아니요. юу вэ? 없습니다 гэж хариулчихж байгаа. Үгүй байхгүй байна. За, тийм ээ. юу вэ? 있습니다. За, нэгэсэндээ тийм ээ байна. хоёр янзар.
За тэгэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө энэ тохиолдлуудыг ч гэсэн бид нар амар сайн бэлтгэл сургалт хийгээд давтлага хийх нэ тийм ээ. За ингээд дасгал ажиллаж байгаа юунууд юу гэх юм одоо дэвтэртэй байгаа гэж найдаж байна. Багш нь PDF файлаар бүх хичээлийг энэ доор нь байршуулсан учраас бүх дасгалуудыг ажиллаад өөрийн болгож аваад хурдан өөрөө ашиглаж ярьдаг болох хэрэгтэй шүү. Хамгийн гол нь бид нар цаас цуглуулах биш тархиндаа хийх. Видео хичээлүүдийг хэд удаа та бүх үзэж чадж байгаа болохоор дахин давтаж хамгийн гол нь тархиндаа их чи аягүй чухал. За өөрийнхөө ерөнхийдөө хамгийн одоо юу гэх онгодчин ордог цагаа олох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн юу гэж хэлэхээр зарим хүмүүс нь өглөөний үүрийн хүмүүс байдаг. Өглөө үүрээр ингээд орон дотроос сэрч чад юу их үү гэдэг амар ийм сэрэг байдаг. Зарим хүмүүс нь шүүнд болохоор ингээд нэг шар шуух шиг болчдөг тийм юу их үү гэдэг. За тэр үедээ бичлэгээ үзээрэй багштайгаа найзлаарай гэж хэлмээр байна. За окей хичээл. За тэрний дараа 공무원이 회의실에 있습니까? 공무원이 회의실에 있습니까? 요일에 아니요 오고에 гэдгээр хэлж үзье. 아니요. 공무원이 회의실에 없습니다. 빼놓고 오고 байхгүй байна гэж байна. За окей. 회사원이 회사에 있습니까? 네. 회사원이 회사에 있습니다. окей. Ийм байдлаар бас яах нь ярьж болно гэсэн үг. За дараагийнх нь харъя. За энэ хэлбэр маань хэд хэдэн байдлаар та бүхэнд одоо юу гэх юм багш нь гэдэг хэлбэр чинь айгүй олон янзаар орж ирдэг шүү гэдэг ингэсэн байгаа тийм ээ. За тэгэхээр нэг мөсөн бид нар гэдэг зүйлийг бүгднийг барьж аваад ерөөхдөө тэмдэглэж аваад тэрийг ингээ баттах маш их шаардлагатай байгаа. Тэгэхээр ерөөхдөө багш нь гэдэг зүйлийг ерөөхдөө ямар шүү байдлаар ашиглавал илүү зүгээрээд ингээд айгүй олон хэлбэрээр нь бэлдэж авчирсан байна. За нэг ясандаа бид нар энэ гэдэг зүйлийг ингэж ойлгож болно. Энэ болохоор ерөөхдөө дараагийн хичээл дээр нь багш нь бүр дөрвөн болгож авчираад ярих одоо тийм сэдв байгаа. За тэгэхээр ерөөхдөө гэдэг үг маань хойноосоо када уда гэдэг үйл үгийг аваад ирэх юм бол гэдэг нөхцөл маань руу гэдэг одоо бүр чиглэл заасан хувилбар руу шилжиж одоо бас уншигддаг ийм бас нэг авьяастай. За тэгэхээр үүнийгээ түрүү одоо окей типээр тэмдэглэж авсан юм чинь дараагийн хэсгийг харъя да. Байршил заасан үгэн дээр энэ юу гэх холбоо үг үүсгэхдээ гэдэг нөхцөлийг бид нар холбоо хоёр одоо нэр үгийн дараалалаар авна гэсэн үг. За нэгэсэндээ энэ байна тийм үү? За хоёр энэ үсэг чи юу вэ? Хоёр нэр үг. Хоёр нэр үгийг хоёуланг биччихээ араас нь үсгийг авах юм бол холбоо үг шиг ашиглагддаг гэж ойлгож болох нэ гэсэн. За харъя. 책상 ширээ. Үе гэдэг маань үүнүүд энд байгаа байршлуудыг та бүхэн өөрийн болгож авсан байх шаардлагатай. Зарим нь PDF файл дээр нь байхгүй байх өгнүүд байх одоо жишээтэй байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө энд байгаа одоо юу гэх өгнүүдийг маш сайн нүүдэлж аваад байхгүй үгийг тэмдэглэж аваад нэгсэндээ өөрийн болгоорой. Зарим тохиолдлууд ихэнх нь ерөөхдөө оруулсан гэж багш нь ядж байна. Ерөөхдөө сая гэдэг үг байхгүй, каунда гэдэг үг байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр ерөөхдөө энийг бас чихэж оруулах талаас нь багш нь ажиллана. За орсон байх юм бол аюу сайн байна. Бүгд өөрөнгө тэмдэглэж авсан юм чинь тэрнээрээ бүгд өөрөө дасгал ажиллахад болж байна гэсэн үг. За эндээс багш нь хэд хэдэн үгнүүдийг аваад энэ доор одоо дасгалаар оруулаад ирсэн байна. За энийг харъя да. 책상 위에 꽃 цэцэг тийм үү? За тэгэхээр 책상 위에 꽃이 있습니다. 꽃이 있습니다. уншлаг хараа шүү. За тэгэхээр ширээн дээр одоо бид нар юу вэ? Ширээн дээр гэдэг хувилбарыг автоматар бүр тоо илүү их оновчтойгоор оруулж гисэн байгааз ширээн дээр цэцэг байна гэдэг хэлбэр. За тэрний араас 가방에 책이 있습니다. 가방에 책이 있습니다. 가방 안에 тийм ээ? 가방 안에 цүнхэн дотор ном байна. За нэгсэндээ бид нар бүр энд байгаа байршил заасан нэр өгнүүдийг маш одоо оновчтойгоор оруулж өгснөөр илүү бидний ярих гэж байгаа зүйлүүд оновчтой тэр хүндээ хүрнэ гэж ойлгож болох юм. Тэгэхээр айгүй хэрэглэгддэг өгнүүд учраас багш нь бүгднийг аваад ирсэн байгаа. Тэгэхээр эдгээр бүгдөө цээжлээд аль болох өөрсдийнхөө нөгөө нэг оноос нь нэрүүд байгаа шүү дээ. Нэр үг тэднэр дээрээ бүгдөөнд нь холбоо үүсгээд маш олон одоо юу гэх үйлдвэрүүд өөрөө зохиогоорой бүтээч байгаараа хүмүүдээ. За тэгвэл 칠판 앞에 선생님이 있습니다. 선생님이 칠판 앞에 있습니다. 허이덜죠? 자, 뒤에도 커피숍 식단 사이에 우리 집이 있습니다. 유에 커피숍 гэдэг маань 커피숍 шүү дээ. За тэгэхээр 식단 사이에 식단 хоолны газар тийм үү? хоолны газрын хооронд 사이 하는 хооронд 우리 집이 있습니다. 우리 집 만의 길 байгаа.
Окей, манай гэр байгаа. За гэсэн хувилбарууд болж байна гэсэн үг. За энэ тохиолдолд багш нь нэг сануулах юм байна. За энэ тохиолдлыг багш нь ярьсан шүү дээ. Энд байгаа check тийм үү? Check үүний урд нь орж иж бас болтгоо. Тэгэхээр бид нар өгүүлбэрийн бүтцэд өрөм ерөөсөө өөрчлөгдөхгүйгээр жишээлбэл энэ кабан гэж байна шүү дээ. За тэрний гуд гэдэг үгийг хэдүүлээ авч үзье л та. За гуд чи юу вэ? 책상 하늘상 위에 тийм ээ 책상 위에 있습니다 гэж бас бичиж болтгоо гэсэн үг. За энэ тохиолдолд тэгэхээр ерөнхийдөө 책상 위에 ширээн дээр цэцэг байна гэхээс цэцэг ширээн дээр байна гэж бас хоёр янзаар хэлж болно гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр та бүхэн аль одоо юу гэх нөхцөл аль одоо юу гэх алийн төрүүлж бичиж алийн илүү тодтохмоор нь түүгээрээ та бүхэн өөрийнх нь тааллаар бичиж болно гэсэн үг. Хоёр янз хоёлаа болдог. Энэ ерөнхийдөө тохиолдол заавал энэ тохиолдолд энэний урд нь бичээ дараа нь ингэж бичээрэй гэсэн тохиолдол байхгүй. Маш олон баялаг шүү дээ өгүүлбэр өөрөө. Тэгэхээр бид нар өгүүлбэр аль хэзээний зохиодог болоод эхэлсэн. Тийм болохоор бид нар өгүүлбэрийг ч гэсэн хойно урд нь оруулаад өөрийнх нь дуртай хэлбэрлөө шилжүүлээд аль өөрийнхөө ойлгуулахыг хүсэж байгаа зүйлээ илүү их дүүлгэж гаргаж иж бас чаддаг болж байна гэсэн үг байна тийм ээ. За дараагийнхын хэсгийг харъя да. За давтлага. Ингээд давтлага гэсэн байна. За энэ давтлага маань ерөнхийдөө ингэж харъя. 학생 식당이 어디에 있습니까? 학생 식당 어디니? хоолны газар тийм үү? За 학생 식당이 хаан байна вэ? За тэгсэн чинь 우체국 위 쇼등인 дээр гэж хэлгээд байна тийм үү? 쇼등인 дээр байна. 우체국 위에 있습니다. болж байна. За тэгвэл дараагийнх нь. 책상 위에 책이 있습니다. 맞죠? 자, энэ тохиолдолд би дахиад 책이 책상 위에 있습니다. хоёр хэлбэр хоёлаа болно гэсэн үг. За, 가방 안에 컴퓨터가 있습니다. 컴퓨터가 가방 안에 있습니다. бас солиод хэлж болж байна тийм үү. За харилцан яриа руу оруулж үзье да. харилцан яриан дээр юу гэж байна? 이는 안에 사람이 있습니까? 사람이 있습니까? 네. 이는 안에 사람이 있습니다. 맞죠? 아니요. 이는 안에 사람이 없습니다. гэж ярина гэсэн үг. За, коронавигоос болоод юу вэ? Одоо хаач хөнгө болсон те баг ингээд амар тийм silence city бүр аимшигтай ч юм шиг те та нар тэгж бодож гинөө багш нь тэгж бодоод байгаа шүү дээ сүүлийн үед жоохон айгаад за тэгэхээр юу вэ тэгэхээр хүмүүс ингээд бүр байхгүй болсон гэдгийг бас энэгээр илэрхийлж болно гэсэн. За ингээд бүгдээрээ илэрхийлдэг болох нь. За багш нь энэ удаа хинээ авчирсан бэ? Сая бүр ингээд авсан те. Яа тэр та нар үзсэн үү? Тэр Шакиратай хамтарсныг тэр бүр үнэхээр ингээ бүр хүн цаанаас ингээ зүгээр л гэртээ үзээ сууж хахад би цаанаас ингээ огштол ингээ бүр концерт бэлдсэн надад үнэхээр супер санагдсан. 5 минутын зайд яаж тэр том тайцыг бэлдээд яаж тэр дээр ямар мундаг гэрэлтгүүлгийг хийгээд ингээ авчирсан ингээ үнэхээр багш нь супер байсан. Тэр Jennifer ши гэдэг хэдүүлээ яах нь дуудаж үзэж агаад тэгээд харилцан яриагаа яриа. Бид нэр үний араас авдаг нөхцөл хамгийн нэгдүгээр утга буюу уг хоршин тиалгыг үзсэн шүү дээ. За тэгээд үүний араас юу орж ирсэн? Тийм юм байна байхгүй. Тийм ээ? Тийм дэнд байна байхгүй гэдэг зүйлүүдийг ярьсан шүү дээ. За эдгээр дүрмүүд дээр хэдүүлээ баттгал хий. За Jennifer ихчээс маань тусалцаа үзүүлсэн. За 난살마 씨 안녕하세요. 어떤 박시장 밀친. 난살마 씨 안녕하세요. 제니퍼 씨 안녕하세요. 박시 밀치네, тийм ээ. 학교 요 접속받은 학교 등등 운동장이 있습니까? сургуульчин бие тамирын талбай байд юм уу? Тэгэхээр юу өгөхөршин дэтэй 학교에 운동장이 있습니까? манай их юу вэ? дасгал хийдэг байна, тийм ээ. За цаашаа явъя. 네, 운동장 байгаа гэж хэлж байгаа шүү дээ. 운동장이 있습니다. 장이 있습니다. 두름 орж иж байна. За, хаан байд юм бэ? 어디에 있습니까? 어디에 있습니까? 운동장은 도서관. 도서관 너민상. 자, 너민상기 хаан гэж юм. 헐. 네. 너민상기 헐. 베이피마.
너무 상긴 헌 베디마 뒤에 있습니다. 제니퍼 씨 학교에 박신아도 асуусанте би ч гэсэн ингээд сургуулаа сайн мэдхгүй 제니퍼 님도 сургуулаа сайн мэдхгүй тийм байх нь те. За тэгэхээр юу вэ? 학교인 сургуульд чинь ер нь юу 커피숍 베디 뭐 гэж асууя та. хоёул 커피 ууя л да. гээд. 자, тэгэхээр юу вэ? 커피숍이 있습니까? гэсэн. За, тэгсэн чинь 네. 커피숍은 우체국 옆 хажууд нь байна гэж хэлж байгаа тийм 옆에 있습니다. 우체국 юу вэ? шуудангийн хажууд. шуудангийн одоо энэ чах хажууд нь ах нь тийм хажууд нь байна. За тэгсэн чинь 우체국은 은행 땡땡 아래에 있습니다. гэдэг ороод ирсэн. Би одоо энд авах гээд байсан да. Юу авах вэ? Тэгэхээр нөгөө нэг хамаатуулах гэдэг тийм ээ. Тэгэхээр юу вэ? 은행의 아래에 있습니다. банкны гэж хэлж байгаа. банкны доор байдаг гэж хэлж байгаа гэсэн. 네, 감사합니다. 그런데 багш нь амар олон тусламж авсан. 안녕히 가세요 гэдгсэн чинь 제니퍼 님도 яасан. 안녕히 가세요. битээр энийг ясандаа гудамжинд явж байгаа дайралцсан байх нэ тий. Хоорондоо юм ярьж агаад тэг хоёулаа сүг зөрөө явсан байх нэ. За энэ тохиолдлуудыг ярьж байна гэсэн. За багш нь энэ дээр she name гэдэг үгний хоёр ялгааг нь гаргаад. За багш нь юу гэж хэлсэн бэ? 제니퍼 гэх хүний нэр байна тийм үү? За үүний араас нь багш нь name гэж бас авч болдог гэсэн үг. За энэ name гэдэг тохиолдол маань хүндэтгсэн хэлбэр. Ямар нэгэн одоо бид нар та бүхэн ингэж ойлгож байна гэсэн үг. 고객님 гэж бас ярьдаг байхаа. 고객님 гэж бас ярьдаг байх нэ. За 고객님 гэдэг нь юу вэ? Үйлчлүүлэгчээ гэж байна гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ тэр үнийгээс хүндэтгч юм гэсэн үг байх нэ тийм ээ. За багш нь шүдний имлэг шүд өвдөд явсан. Тэгэх юм бол шүдний имлэг дээр багшийн одоо нэрсийн дараалалаар дуудахдаа 난살마님 гэж дуудана гэсэн үг. Нэгсэндээ 난살마시 гэхээс илүү нэм гэдэг нь илүү нэг тийм албан ёсны хүндэтгэл юм шиг ерөөхдөө сонсогддог. Ер нь албан ёсны илүү том хүндэтгэл гэж та бүхэн ойлгож байна. Тэгэхээр 난살마님 гэж бас шууд нэрний араас нэм залгана гэсэн үг. За автоматар хэрвээ 제니퍼 씨가 авсан бол нэм авах шаардлага байхгүй. Энэ хоёрын аль нэгийг л авдаг. Хоёулаа давхар орж ирсэн тохиолдол байхгүй. 제니퍼 씨님 гэж болохгүй байх нэ тийм ээ. Эсвэл 제니퍼 нэм ши бас болохгүй гэсэн. Тэгэхээр юу вэ? 선생님 гэх хойно дандаа нэм орж ирж байгаа шалтгаан маань илүү хүндэтгсэн нөгөө нэг ши залгах шаардлага байхгүй өгнөдэй гэсэн. За 선생님 гэдэг үгний араас дахиад яах нь ши залгаж бас болохгүй л гэж ойлгох нь тийм. 선생님 ши гэж одоо байхгүй. Ижилхэн 선생님 гэж автоматар тэр нөөрөө хүндэтгсэн хэлбэрийн нэг байх нэ. Нэрний араас шууд нэм залгаж бас болдгоо гэдгийг та бүхэн өнөөдөр мэдэж авлаа. За өнөөдрийн хичээл нь ерөөхдөө ингээд дуусч байна. За та бүхэнд хичээл нь таалагдсан байхаа гэж багш найдаж байна. За тэгээд хэдүүлээ дараагийн хичээл дээр эргээд уулзцгаая. За хичээлээ бүгдийг нь аягүй сайн хийгээрэй. Амжилт. Ажаа файтинг. Бүгдөө гэр гэртэй хичээлээ хийгээд за тэгээд шалгалт одоо тун ойрхон байгаа шалгалтуудыг ч гэсэн даван туулцгаая. За ингээд дараагийн хичээл дээр уулзцгаая. Түр баяртай.